иргэдийн байнгын хороо өнөөдөр хуралдаж улсын хурлын сонгуулийг 6 дугаар сарын 28-нд явагдана гэдгийг товлон зарлалаа. Тогтоолын төсөл дээр автоматжуулсан машинаар санал тоолно гэдэг асуудлыг тусгаж сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн. Харин гишүүд нэгэнт хуулинд тусгасан зүйлийг дахиж тогтоолоор оруулах нь илүүц гэж үзэн уг саналыг хасах санал дүгнэлтийг гаргалаа. Тогтоолын төсөл 4 залттай байсны хоёрыг нь байнгын орон дээр хилцэх явцад хасах санал гарч дэмжигдсэн. Уг тогтоолын төслийг сонгуулийн ерөнхий хороо хуулинд заасан үргийнхээ дагуу боловсруулан оруулж ирсэн. Сонгуулийг явуулахдаа автоматжуулсан системийг ашиглана гэдэг заалтыг хасснаас гадна гадаадд байгаа иргэдийн саналыг 6 дугаар сарын 10-нд авахар байсан заалтыг ч мөн хаслаа. Тоолох дүн гаргах үйл ажиллагаанд энэ автоматжуулсан машиныг ашиглаж сугаа гэж ингэж заавал оруулах шаардлага байна. Хуулинд бол угаасаа 15-аас доошгүй хоногийн өмнө санал авахар ингээд журмалцсан байгаа учраас заавал энэ тогтоолд энэ 3 дахь салт болгож оруулах шаардлагагүй гэж ингэж үзэж оруулж ирж байгаа. Хилцүүлгийн явцад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох хурал улсын хурлын сонгуульд зэрэг явуулбал гарах бэрхшээл асуудлуудыг яах вэ гэсэн асуултыг гишүүд сонгуулийн ерөнхий хорооны дарга тавьж байсан. Хариуд нь бүлгүүд санал нэгдсэн болохоос улсын хурал шийдвэрлээгүй байгаа. Нийслэлд 2 сонгуул хамт явуулахар болвол саналын хуудас дахин хэвлэх ажил амжихгүй. Гэхдээ улсын хурлын сонгуулийн саналын хуудсын ардалд орон нутгийн сонгуулийн саналыг хэвлээд зэрэг явуулж болно гэж сонгуулийн ерөнхий хорооны